Аудиторт нэр дэвшигчийн намтар тэгээд танилцсан шаарл хангаж байгаа юм байна гэж ойлгож байгаа. За хэдэн бас тоо баримт асууя гэж бодож байна. Бас саналаа хэлье гэж бодож байна. За бид бол төрийн албыг цомхон чадварлаг болгоно, төсвийг хэмнэнэ, төрийн өмчт компаниудыг хөвчлөнө, нээлттэй болгоно, зардлыг багасгана гэж одоо ярьдаг. Дээрээс нь одоо хэмнэлтийн хууль гаргана, төсвийг хэмнэнэ гэд. За яг бодит байдал дээр энэ ярьж байгаагийнхаа яг эсрэгэл юм хийгээд байгаа. Тухайлбал яамдын тоо нэмэгдэж байна, түүнийг дагаад төрийн албан агчдын тоо нэмэгдэж байна, төсөв зардал нэмэгдэж байна. За мөн одоо хамтарсан засгийн газар байгуулагдсаас хойш олон зөвлөл хороод байгуулагдж байна. За үүнийг дагаад мөн одоо зардал төсөв нэмэгдэж байна. Аймаг нийслэлийн засаг даргын тамгын газрууд иргэдийн хурлын орон тоо улмал одоо жилээс жилд нэмэгдэж байна. Агентлагуудын тоо бүтэц орон тоо нэмэгдэж байна. Төр бол үнэхээр одоо нүдэн дээр данхаж. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад хичнээн одоо төрийн албан агч байгаа юм. Хичнээн төрийн өмчт компани байна. Хичнээн зөвлөл хороод байна. Тэнд одоо хичнээн төрийн албан агчид, хичнээн төрийн өмчт компанид одоо төрөөс цалин авч ажилладаг хүмүүс байгаа юм. Энийг тоо баримт тан дээр байна уугүй юу? Цаашид эдгээрийг цөөлөх багасгахад та хэрвээ томилогдвол одоо ямар бодлого барьж ажиллах юм? Энэ бол аль эсвэл зүй ёсны хэвийн үзэгдэл юм уу? Аль эсвэл одоо байх хэмжээнээсээ давсан ийм үзэгдэл юм уу? 3,500,000 хүн амтай. Тэг ийм олон одоо төрийн албан агчтай, төрийн өмчт компанитай байж болох юм уу цаашдаа? Үүнийг цаашдаа яах юм гэдэг дээр та өөрийнхөө санаа үзэл бодлоо хэлнэ үү гэж. Хоёрт нь эрүүл мэндийн даатгалын асуудал гэж хүнд төвөгтэй асуудал байх юм аа. Орон нутгад очиод ажиллахлаар эмнэлэг дээр эмнэлгийн ажилчидтай уулзалт хийхээр зэрэг даатгалаас ирж байгаа санхүүжилт нь хүрэхгүй гэх. За энд ирээд яам тамгын газарт нь хэлэхлээр зэрэг болж байгаа гэх. Тэгээ энэ дээр ер нь цаашдаа аудит хийж яг юунда байгаад байгаа юм гэдэг дээр нь онцгой анхаарч зөвлөмж дүгнэлт өгөхгүй болос болохгүй болсон. Тэгээ ийм зүйлүүд харагдаж байгаа. За дараагийн дугаард энэ төсөвд аудит хийж дүгнэлт зөвлөмж гаргаж байгаа. Тэгээ яг нэг төсвийн хууль хэлцээд эхлэхдээ зэрэгцүүлээд энэ зөвлөмж өгдөг. Тийм учраас бас тодорхой бас хугацаа бидэнд өгж бас үзэх анализыг шинжилгээ хийх ийм одоо боломжоор бас хангаж байх хэрэгтэй гэж бодож байгаа. Төсөв өргөө зарцуулсан маш олон зүйлүүд энэ төсвийн хөрөнгө оруулалтын дээр сууж байгаа. Тухайлх юм бол 320 хүүхдийн сургууль, 960 хүүхдийн сургууль гэхтэл одоо өөр төсөвтэй, өөр зурагтай гэх мэтлэн одоо төсвийг давхардуулан зарцуулсан одоо маш олон асуудлууд энэ төсөв дээр байдаг. Тэгэхээр энэ дээр одоо цаашдаа та нэлээсэн анхаарч ажиллах хэрэгтэй. За дараа нь энэ орон нутаг аймагуд байгаа аудитын энэ одоо байгууллагын орон тоо харилцаа адилгүй байгаа. Хүн ам ихтэй, үйл ажиллагаа ихтэй, хил боомттой ийм газрууд нь одоо цөөхөн. За нөгөө үйл ажиллагаа багтаа хүн ам цөөтэй аймагуд нь одоо орон тоо ихтэй байдаг ч юм уу. Үүнийг цаашдаа уян хатан одоо зохицуулж өгөхгүй бол зарим аймагуд чинь аудит хийх одоо ямар ч боломжгүй цаг хугацаагүй төсөв хөрөнгө муутай ийм байдалтай байгаад байгаа шүү. Энэ дээрээ цаашдаа За Наранбаатар гишүүний асуултанд хариулт өгье. За Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. За төрийн байгууллагуудын тоо нэмэгдэж байгаа. За орон тоо нэмэгдэж байгаа. За мөн одоо бас хороо комисс гэдэг ингээд бас байгууллагууд байгуулагдж байна гэсэн энэ асуудал сүүлийн үед нэлээд нийтлэг яригдж байна. За өнөөдрийн байдлаар бол төрийн албан агч нэг 230 орчим мянган төрийн албан агч гэсэн ийм би тоо мэдээтэй өөртөө бол ийм мэдээлэлтэй байна. За мөн одоо төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой төрийн бол орон нутгийн өмчтэй компаниудын бас нэг 60-аад мянган одоо ажилтан. За ингээд нэг 290 мянган одоо ажилтны ийм хүрээнд энэ асуудлууд бол яригдж байна. За ер нь бол энэ төрийн
албаны тухай хуулийн хэрэгжилт дээр бол төрийн албанд хууль дээдлэх зарчим за тогтвортой байдлын асуудал за мөн одоо энэ чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтээр өнгөрсөн онд бол аудит хийсэн байлээ. За энэ аудит бол одоо улсын хурал дээр ирсэн. Тэгээ энэ аудит удахгүй байнгын ороод дор хилцэгдээд эхлүүл нэлээд тодорхой ийм асуудлууд гаргаж тавьсан юм байна лээ. Зөв ерөнхий агуулга нь хэлэх юм бол хууль дээдлэх зарчим бас тодорхой төвшөнд алдагдсан байна. Тогтвортой бүтцээр ажиллаагүй байна. Бодлого хуулийн хэрэгжилтэнд тавих үр нөлөөтэй хяналтын тогтолцоо бүрдээгүй байна. За бүртгэл системийн одоо бас доголдолтой байна гэсэн ийм ерөнхий одоо ийм зүйлийг базаад хэлсэн ийм том аудитын дүгнэлт одоо ороод ирсэн байгаа юм байна их хурл дээр. За энийг бол ойрын хугацаанд их хурл дээр танилцуулагдахад бол тодорхой асуудлууд яригдах байхаа гэж ингэж би хэлэх байна. За ер нь бол дангааж юм уу ингэж нэмж явах бол цаашдаа боломж их тааруу. Энэ бол төсвийн төлөлтийг аль болохоор зардлыг хумхад чиглэсэн нөгөө төсвийн тогтвортой байдлын хуулийн үндсэн концепцэд бол харшлана. Тийм учраас аль болохоор нэмэх гэхээс илүүтэй одоо цахим болон одоо шинжлэх ухааны технологийн энэ инновац технологийн ололтыг ашиглаж одоо илүү үр дүнтэй ажиллах энэ чиглэл рүүгээ одоо бид анхаарах хэрэгтэй. Хүн хүчээ нэмэх гэхээс илүүтэй энэ чиглэлдээ илүү анхаарах хэрэгтэй болов гэсэн ийм одоо зарчмыг бол одоо хэлэх гэж байна. За тэр эрүүл мэндийн даатгалын болоод одоо хүрэлцээ дутуу байгаа асуудал дээр бол одоо аудит хийж болно. За 2024 оны 12 сард бол аудитын сэдвээ 25 онд одоо ямар сэдвэр хийх вэ гэдээ баталсан байна лээ. Энэ дотор бол яг энэ нэршлэр бол байхгүй байгаа. За 25 онд хийх аудитын сэдвийг бол тухайн онд хийх сэдвийг төсвийн байнгын хороо баталдаг. За энэ хүрээнд бол бас төсвийн байнгын орон дээр санал гаргасан гишүүдийн саналыг би бас харгалзаж үзээд энэ дахиж бас энэ сэдвээ тодтогдох боломжтой байна гэж үзсэн. За төсвийн төсөлтөөр Энэ төрийн албан хаагчдын тоотой холбоотой асуудал дээр нэг наривчлсан мэдээлэл бас энэ гишүүдэд өхөн зүйтэй юм шиг байгаа юм. Бас өөр мэдээлэлтэй яваад байгаа. Нийтдээ нэг 220 орчим мянган төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагчид байдаг. Төрийн өмчт үйлдвэрийн газарт нэг 60 орчим мянган хүн ажилладаг. За тэр 220 мянга дотор 70% нь төрийн үйлчилгээний албан хаагчид байж дээ. Сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн багш ажилчид гэсэн үг. 21% нь төрийн тусгай албан хаагчид. Цэрэг цагдаа, тусгай алба. 9% нь төрийн захиргаа байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол энэ төрийн албан хаагчдын тоо жил бүр яагаад өсөд байдаг шалтгааны үндсэн нэг том хүчин зүйл нь бол энэ олон сургууль цэцэрлэг нэмж баригдаж их хэмжээгээр ашиглалтанд орж байгаа үндсэн шалтгаан энэчнээс байгаад байдаг байхгүй. Тэгэхээр энийг бас биднээс их тийм зөв ялгаж иргэд олон нийтэд бас мэдээллийг зөв өгж явахгүй бол төрийн захиргаан л тэр жигтэй данхаагаад томроод байгаа юм шиг ойлгоод байвал бас өрөөсгөл байгаад идэм бил. За Наранбаатар гишүүн тодруулжсуу. За их хурлын гишүүд улсын төсөв дээр сууж аль болохоор одоо хэмнэлттэй төсөв батлах гэж бол олон хоног ярьдаг. Бүр нэг цэцэрлэгийг хүртэл одоо оруулах уугүй юу гэдэг дээр ярьдаг. Төсөв аль болохоор хэмнэх тухай ярьдаг. Гэтэл үүний хажуугаар зарим төрийн өмчтүүд дээр асар их хэмжээний төсвийг нэг тууцын 9 хүн сууж байгаад шийдээд байгаа шүү. Бид одоо 126-уулаа улсынхаа төсвийг одоо ярьж яаж хэмнэх тухай ярьж байхад тэнд нэг төрийн өмчт компани тууз гүйцэх захирал хэдэн их 80 10-20 их 80-ийн төсөв яриад ингээд явж байгаа шүү. Тийм учраас цаашдаа энэ төрийн өмчт компаниудын төсөв, түүний зарцуулалт, тэр бүтэц орон тоон дээр одоо та нэлээд сайн анхаарч ажиллаарай л гэж хэлэх гэсэн. За баярлалаа. Амжилт.